Угаарын хий гэж юу болох түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэе. Ямарваа нүүрс түлшийг шатаахад утаа болон CO2 үүсдэг. Утаа гэдэг бол нундаг тоосонзор тортгийн холилдсон багсарсан хар зүйл. Харин CO2 гэдэг бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урууд орж шатаад үүсдэг хий. Энэ бол хоргүй хий. Бидний ундаанд хийж уудаг газ. Гэтэл 100хан дотор агаарын эргэлт муутай хүчлөрөгч хангалттай биш байх юм бол CO2-ын оронд CO үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө байхгүй, үнэр байхгүй, гэхдээ үхлийн аюултай хортой хий. Хизээ угаарын хий ихээр ялгардаг вэ гэх юм бол нүүрсийг анх шатааж эхлэх үед болон шатаж дуусах үед гал бөхөж байх үед их хэмжээгээр ялгардаг. Тэгэхээр тэр үед яндагийн таталцаан байх хэрэгтэй гэсэн үг. Яндагийн таталцаан байх юм бол гадаах орчиндөө цацагдаад сарндаг. Гэтэл яндагийн таталтмуу байх юм бол зуухны амаар гэр дотроо ялгараад амин төрх эрсдлийг бий болгодог. Угаарын хийнээс тэгвэл хэрхэн сэргийлж болох вэ? Нэгдүгээр зуухны агаарын эргэлт сайн байх хэрэгтэй байх нь, хоёрдугаар яндагийн таталцаан байх хэрэгтэй байх нь. Гэхдээ зуухны хэлбэр хийж дизайн элдв үе мэрж толгой эргүүлэхээ болоод хэрэглээнд анхаарах зүйлийг хэлье. Юуны өмнө шүн унтахынхаа өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасгаж бай. Манайхан дулаанаа барих гад багасгаж нээдэг. Багасгамаар байгаа бол өдөр орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасгах. Хизээж битгий тултал нь хаа. Хамгийн гол нь унтахынхаа өмнө битгий багасгаж бай. Хоёрдугаарт 100-аа пиг дүүртэл нүүрс битгий хийж бай. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод таталт нь буураад угаарын хий гэр дотор ялгарх эрсдлийг нэмэгдүүлдэг. Гуравдугаарт нь аль болохоор өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ багаар хий. Ингэснээр утаа бага ялгарна, угаарын хийж багаар ялгарна. Бас шахмал түлснээс болоод угаартч уу гэж хүмүүс асууж байна. Тэгэхээр 3 зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт нь шахмал түлс, нүүрс, дизелийн түлс, бензин, байгалийн хийнээс ч ялгаагүй угаартах нөхцөл үүсч болно. Хизээ тэр гэхээр 100хан доторх агаарын эргэлт хангалттай биш, эсвэл агаар дутагдaltaй үед. Хоёрдугаарт нь хятадаас хортой химийн бодис авч нүүрсээ барьцалдуулж үйлдвэрлэсэн учраас химийн хордлого болчихоо гэж. Тэгэхээр бид нар химийн хордлогын талаар яриаггүй, угаартсан талаар ярьж байгаа учраас энэ нь үндэслэл багтаа. Ямар ч бодис байсан органик гаралтай бол бүрэн шатахад угаартахгүй, дээрээс нь органик бус гаралтай байх юм бол үнсэндээ үлдэнэ. За 3 дугаарт шахмал түлш маань өөрөө өндөр үнслэгтэй байгаа. Ягаад тэгэхээр түүхийд нь өндөр үнслэгтэй. Дуухан шатахаараа удаан шатдаг, дүл байхгүй. Тийм жоохон дүлийн маягийн түлш гэж хүмүүс үнэлээд байгаа. Тэгэхээр удаан дүмбийсэн юм түлш маань шатах явцдаа илчтэй бүрэн шатахгүй бол тэндээс угаарын хий буюу дутуу шатсан CO ялгарах магадлал байна. За үүнийг яаж батлах ёстой вэ гэхээр 100-нд лабораторийн 100-хан шатаагаад шатгаж эхэлж байгаа үед төгсгöd үед нь ялгарч байгаа угаарын хий багнуур налахтай нүүрстэй харьцуулахад ямар байна вэ гэдгийг тогтоох байх. Энэ чиглэлээр бас энэ хүмүүс одоо ажиллаж байгаа гэж бодож байна. Ямар ч байсан та бүхэн дээр хэлсэн зөвлөмжийг анхааралтай аваарай.